Шинэ цагдаа хорих төв буюу хорих 461-р анги дээр өнөөдөр шүүх хуралдааны шинэ танхим нээлттэй хийлээ. Манай улсын хувьд шүүх байгууллагын байрны бололцоо тааруулхан байдгаас үүдэн иргэдээс ирэх гомдол санал хүсэлт их байдаг байлээ. Шүүх байгууллагын ажлыг хөнгөвчлөх, иргэдэд өндрөл бэрхшээлгүй үйлчлүүлэх үүднээс шинэ шүүх байгууллагын танхимыг нээж байгаа ажээ. Шинээр нэгдэж буй энэхүү танхим нь стандартад нийцсэн бөгөөд 100-аас 200 хүний хүлээн авч анхан дунд болон дав заалтах шатны сүүхийн бүхий л хэргийг хянан шийдвэрлэх боломжтойгоор ихээхэн онцлогтой юм байна. Ерөнхийдөө нийс дүүргийн шүүхэд бол улсын хэмжээний шүүн таслах ажлын хэдэн хэрэг хэмжээний ажлыг хийсэн бэ гэдээ үзэх юм бол улсын хэмжээний эрүүгийн шүүн таслах ажлын 47.5%-ыг нийслэл дүүргийн шүүхэд хийж байна. Мөн иргэний шүүн таслах ажлын 44%-ыг хийж байна. Дахиргааны арга хэмжээний 48.7%-ыг хийж байгаа. Ингээд албадан сэжигтэй ялагдагчийг баривчлах, албадан саатуулах, цагдаа хорих гэсэн энэ шүүн таслах бусад ажиллагааны 95.7%-ыг бол нийслэл дүүргийн шүүхэд хийж байгаа. За энэ тоо үзүүлэлтээс харахад бол нийслэл дүүргийн шүүхэд ямар их ажлын ачаалттай ажилдаг вэ гэдэг нь бол харагдаж байгаа. За ингээд сүүлийн жилүүдэд бол эрүүгийн нөхцөл байдлууд үнэхээр хүндэрсэн, олон хүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлддэг. За тэгээ олон хохирогчтой, олон оролцогчтой энэ шүүх хуралдааныг одоо явуулахад бол дүүргийн одоо шүүхийн байр танхим, шүүх хуралдааны танхим хүрэлцээ муутаагаас одоо шүүх хуралдаанд орё гэсэн иргэд бол орж чаддаггүй. Энээс болоод бол маш их гомдол тэнцэл үүсдэг. Ийм учраас бол нийслэл дүүргийн шүүхэд бол аль болохоор олон шүүх хуралдааны танхимыг бололцоотой бүх газар бол одоо байгуулахаар ингэ шийдвэрлсэн. Ингээд бол энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх цагдаа хорих 461-р анги бол одоо бидний энэ хүнд нөхцөлтэй байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааны танхим зөвлөдөг тасалгаа хийж болох учраас ийм өөрөө тасалгаа танхим гаргаж өгсөн явдалд бол бид их баяртай байгаа. Шүүхийн шинэ танхимд яллах мэтгэлцэх бүрэн боломжтой болсон гэдэг онцлон хэлж байсан бөгөөд шүүх олон нийтэд нээлттэйгээр бүр хэвлэл мэдээллийн зориулсан хэрэгсгийг хүртэл гаргаж өгсөн байсан юм а. Үүгээрээ шүүхийн байгууллага хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэйгээр хэрэг хянан шийдвэрлэж байгаа нь ямарваа нэг хууль бус үйл ажиллагаа явагдахгүй гэдгийг илтгэсэн хэрэг боллоо гэж хэлж болохоор юм а. Цагдаа хорих 461-р ангид онц ноцтой гэмт хэрэгтнүүд хоригдож байгаа. Удаадараа давтан гэмт хэрэг хийсэн хүмүүс хоригдож байгаа. За энэ хүмүүсийг шүүх хуралдаанд хотын төв рүү хоёглон хүргэх асуудал бас аюулгүй байдал талаас хүргэлтлийн талаас гээд олон бэрхшээл зовлон бас практик амьдрал тохиолддог байсан. За тэгэхээр одоо энэ шүүх хуралдааны хийснээр энд хоригдож байгаа хүмүүсийн хэргийг шүүхүүд рүү хүргэхгүйгээр энд нь одоо хийж шийдвэрлэж байгаа учраас тэр шүүх хуралдааныг бас шуурхаа явуулах шүүгдэгч нарын тэр аюулгүй байдлыг хангах бас хоёглон хүргэх ажиллагааг одоо шаардлага болох зэргээр нэлээд олон давуу ийм байдал үүсэж байгаа нь бол одоо бид бүхний ажилд бас тус тэмтэй арга хэмжээ болж байна гэж үзэж байна. За прокурорын байгууллага шүүх хуралдаанд улсын яллагчийн үүрэг гүйцэтгэж төрийн нэрийн өмнөөс шүүгдэгчийн гэмбург шүүхэд ялдаг учраас энэ шүүх хуралдаанд манай байгууллага ямагт оролцож шүүгдэгчийн гэмбург шүүгийн өмнө нотлоход ийм заал танхим, ийм болцоо нөхцөл хангасан ийм цагдаа хорих байрны дэргэд ийм хуралдааны танхим нээж байгаа явдал бол энэ чухал ач холбогдолтой арга хэмжээ. Өнгөрсөн 7 хоног шүүхийн мониторингийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухайга танилцуулсан шүүхийн байгууллага үргэлжиж иргэдэд хүрч үйлчлэхээр өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдаа хорих төвийн дэргэдэх 461-р ангид байрлах шүүхийн танхимын нээлтийг хийсэн юм а. Ямар ч тач шүүхэд хандсан иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр нээлттэйгээр үйлчлэхэж шүүхийн тогтолцоо одоо л нэг дэлхийн жишгт нийцсэн танхимтай болж олон хүний хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл бололцоонд бүрдэх эхний алхам боллоо.